3 сарын 6-ны өглөөнөөс эхлээд 3 сарын 10-ны 17 цаг 30 минутанд дуусгаар байгаа. За бүртгэл явагдсны дараа бүртгэл 10-ны өдрөөр бүртгэл маань хаагдаад 14-ний өдрөөс эхлээд шалгуур хангасан хүүхдүүд маань сургуулийнхаа харьяа дүүргийнхаа цэргийн штабууд дээр өөрийн биеэр очиж одоо бүртгэлээ баталгаажуулна. За бүртгэл баталгаажаад дууссаны дараа биднээс 3 дугаар сарын 20-оос эхлээд эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулахаар байгаа. Хүүхдүүдийн эрүүл мэндийн үзлэгийг. Энэ үзлэг маань одоо засгийн газрын 144 дугаар тогтоолоор батлагдсан цэргийн албанд одоо эрүүл мэндээр тэнцвүүлэх журмын дагуу явагдана. За бие эрүүл мэндээр тэнцсэн оюутан залуучууд маань дараа нь одоо биеийн тамирын шалгалтыг бас өгдөг байгаа. Энэ бүх үйл ажиллагааг бол Монгол Улсын засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан энэ журмын дагуу биднээс одоо сонгон шалгаруултыг явуулна. Ингээд энэ 3 шатны сонгон шалгаруултанд тэнцсэн хүүхд маань оюутан цэрэг сургалтын онлайн сургалтанд орох эрхээ олж авч байна гэсэн үг. Онлайн сургалт маань 2 сарын хугацаатай хагас бүтэнсээ өдрүүдэд хүүхдүүдийн хичээл сургалт саад болохгүйгээр хагас бүтэнсээ өдрүүдэд 2 сарын хугацаатай явагдана. Онлайн сургалтыг одоо сургалтын хангасан тэнцсэн хүүхдүүд маань одоо 6 дугаар сарын 10-ээс 15-наас эхлээд одоо хээрийн дадлага сургалтаа 2 сарын хугацаатай гардаг байна. Ингээд 2 сарын хээрийн дадлага сургалт дууссаны дараа цэргийн тангаргаа өргөө тэр хүүхдүүд энэ одоо хөтөлбөрийг бүрэн хангалаа гэж үзээд цэргийн 1-р зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэж авдаг байгаа.